бодит практикаас харж байхад бол ерөөсөө ингэ тэрийн нэтлээ гараа аргаар нэтлэг аргад ерөөсөө арьсыг маш ихээр одоо үйлдвэрийн фермерийн аж ахуйнтай газраас илүү авчил болно. уул нь тийм. Тэгэх юм бол тэр талбайч нь маш талбайн гарч өндөртэй. Тэгээд хүний өсөндөө самарсан. Тэгж авч байгаа байхгүй. Дандаа одоо энэ мастаас төглөөр имэжтэй төглөөстэй яснаас авч байгаа байхгүй юу? Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрсгийн санаачсан цагаат үндэсний хөдөлгөөний хүрээнд бодвол Улсын хурлын 63 дугаар тогтоол 2024 оны 6 дугаар сард батлагдсан. За энэ хүрээнд бол 4 үндсэн арга хэмжээг одоо авч хэрэгжүүлэхээр бол байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээнүүд бол хамгийн нэгдүгээрт нь бол түүхийн үүдийн бэлтгэн нийлүүлэлтийг сайжруулах, за хүний нөөцийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх ийм арга хэмжээнүүдийг авч одоо хэрэгжүүлэхээр бол заагдсан байгаа. Өнөөдөр бол бид одоо ихэргэлт компани дээр ирсэн байна. За ихэргэлт компани маань бол 30 орчим одоо хүнийг ажлын байраар хангаж байна. За цагаат үндэсний хөдөлгөөний хүрээнд бол тэрбум орчим төгрөгийн эргэлтийн хөрөнгөний зээл авсан байна. Тэгэхээр эргэлтийн хөрөнгөний зээлийн одоо ихэнх хувийн одоо хими одоо материалтаа одоо ихэргэлт маань одоо зарцуулсан байна. Тэгэхээр одоо ихэргэлт арьшир боловсруулах үйлдвэр маань бол нийт Монгол улсын арьшир боловсруулах үйлдвэрийн 10 орчим хувийг нь бол эзэлж байгаа ийм одоо аж ахуй нэгж байна. Манай хол хүчин чадлын хувьд бол 25-аас 30 орчим мянган хүн ширжээ л дээ. 25-аас 30. Тий. Тэрийг бол бүрэн гүйцэд боловсруулах хүчин чадал. Богийн арьсаар тооцох юм бол 300-аас 500 мянган богийн арьсыг хагас боловсруулад 80 мянгаыг нь бол дотоодын засаг бүрэн хүн боловсруулалт хийгээд янз бүрийн сав хэрэглээний бодлоготой юм байгаа маа. Гэмтэл маш их байна. Хотны юутай эсгэлттэй ажил айгүй ихээр бид нар ямар ч одоо төр худалдаа автаа зогсоосоо байж яг одоо. Ингээд жоохон гэмтэл юутай одоо тав маркам. Одоо хүрээс одоо 1.8 мм дудаантай бодаад бодлын арьсны зориулалттай ингээд хийж байгаа. Өнгийн арьс гэж байна. Ер нь ингээд чиг алдчихаар айгүй хатуу болчихж байгаа. Тийм байна тий. Тэнгүүд нь буцаага жоохон зөөлнө. Ноодор шиг юм биш. Ноодор бас тэгдэг үстэй. Бас чийлдэг штэ. Угаадаг үстэй. Адилхан юм байна. Энийг бас зарим бостой нойлсон мөрөсөөр багасчаад байгаа юм шүү дээ. Манай машин бол. Гэтэ Европын газрууд чи иймэрхүү байгалийн юуг бол натурал яхаг бол айгүй үндэд байгаа гэдэг шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрсгийн санаачсан цагаат үндэсний хөдөлгөөний хүрээнд ихэргэлт компани маань тэрбум төгрөгийн зээл, эргэлтийн хөрөнгөний зээл авсан. Тэгэхээр энэ эргэлтийн хөрөнгөний зээлээр танахан юу исэн бэ? Ямар үр дүнтэй байсан бэ? За манай ихэргэлт компанийн хувьд бол цагаат ерөнхийлөгчийн санаачсан цагаат хөдөлгөөний хүрээнд энэ ашигны өдрүүд ноцон дээр одуулж байгаа үйлдэлтэй зээлээс манай эргэлтийн хөрөнгөний зориулалтаар тэрбум төгрөгийн зээлийг авсан. Үүнээсээ одоо бид нар энэ оныхоо химийн материал, тусгай материалууд одоо хэрэгцээ түүхий энийхээ төвлөрүүлэх, татан төвлөрүүлэх энэ инвестмент одоо хэрэглээд явж байгаа. Үрээс цагаар ашиглахыг одоо бид нэр ажиллаж байна. 2025 онд бол ойролцоогоор 500 тэрбум орчим хөнгөлөлтөө зээлийг бол одоо 100 орчим аж ахуй нэгжүүдээр бол одоо олгосон байгаа. Тэгэхээр Монгол улсын нийт одоо экспортын 5 орчим хувийг бол одоо хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар эзэлдэг. За энэ 5 орчим хувиас бол 50 орчим хувь нь бол одоо хөнгөн үйлдвэрийн салбар байгаа. За тэгэхээр үүнээс бол одоо хөнгөн үйлдвэрийн салбар маань бол цаашдаа одоо өргөжинд хэлэх маш их боломж байна гэж харж байна. За арьшигны салбарын хувьд бол одоо бид дэлхийн одоо арьшигны салбар бол нийтдээ 300-аас 400 тэрбум орчим ам долларын одоо зах зээл байдаг. Одоо тэгэхээр бол Монгол улсын хувьд бол энэ хүү зах зээлд одоо нэвтрэн орох маш их том зах зээл байна гэж одоо харж болно. Хан яманы арьсууд одоо ингээд өнгөөр ингээд байж байна. Хан ямаа. Тийм. Гослон манахаас ер нь бол гутал зүнхний тий хүмүүс гослыг авдгийн гутал зүнх дөрөвч тийм хүмүүс авдгийн гослоо. Ер нь арьс боловсруулж хатаахад их энерги зарцуулдаг байхгүй юу? Одоо нойш арьсыг авчираад ингээд
хуурай төлөвлөлтөөр шаардлагатай 12, 3, 17, 8% чиглэлд асар энерги шат. Тэгэхээр тэрийг багасгахаар механик бодлогоор вакуумын эндүү машинаар өөрийнх нь усны шахаж өгөөд тэгээ хатах дараа болсон болоод тэрнээс гадна давхар бас нөгөө нүүрийн энерги талбай гарцыг хийсгэр. Ерөнхийдөө саналсан цагаат хөтөлбөр манай арьсны салбарт бол бас нэлээд цагаа олсон тусламж дэмжлэг болсон гэж би үзэж байна. За учир юунд өгөхлөөр арьсны салбар бол нэлээд их манай улсын нэлээд үндсэн цөөр үйлдвэрүүдийн нэг өөрөлдөл түүхийн эдээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэр утгаараа бол их хэмжээний хөрөнгө мөнгө техник технологи өргөн там шаардлагатай юм өдр байгаа. За ерөнхийдөө санаалтын цагаан хөтөлбөрийн хүрээнд бид нар бол эргэлтийн хөрөнгийн дэмжлэг авсан. Энэ хөрөнгөө бол арьсны үйлдвэрийн жилийн хэрэгцээний шаардлагатай химийн материал түүхийн эдийн татан төвлөрүүлдэг бол техник хувь нэмэр оруулж бид нар одоо үйл ажиллагаагаа явуулаад та бүхний харж байгаа штат орон нутгийн байна.